Нийслэлийн ирээдүйн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ганга Мөрөн орон нутгийн сонгуульд Монгол Ардын намаас өрсөлдөх мандат авсан даруйда сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, замын төвжрэлд машин дотроо төмөс ловон арилган хоол хийж буй зураг захин ууцнаа тавьж олон танигдж байсан нэгэн. Тэрээр сонгуулийн үеэр төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан ноцтой хэрэгт холбогдож, үйл таних нэгэн хүнтэй санал тоолох хар машиныг хакердаж, сонгогчдын саналыг өөрчлөх тухай ярилцаж буй бичлэг цацагдсан. Тухайн бичлэгт Ганга Мөрөн гаднаас орж ирэн санал тоолох хар машиныг хакердах тухай ярьж байгаа юм. Тодорхойлбол бичлэгт байгаа X хүн мэдээж тусгай програм байгаа. Програм дээр ажиллана. Санал хураалтын хуудас дээр л бид ажилладаг. Хар машины сервер нь гадаадд байдаг. Тэгэхээр бид нар тэр чиглэлээр ажилладаг гэсэн үг. Өнгөрсөн улсын хурлын сонгууль дээр ч тодорхой хэмжээний төхөөрөмжийн ажиллагаа хийсэн, амжилттай болсон. Үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа бах. Бидэнд итгээд гар нийлж ажлыг ивэл шууд ажиллахад бэлэн байна хэмээж сонгуулийн санал тоолох хар машиныг хакердах тухай ярьсан юм а. Харин Ганга Мөрөн дахин лавлаа асууж, үнэхээр баталгаатай бол хамтран ажиллана хэмээснийг та бид тус бичлэгийг сонсох болно. Ийм ноцтой бичлэг өдгөө баримт болон үлдчихгээд байхад хууль хяналтынхан өнөө хүртэл түүнийг шалгалгүй, харин ч албан тушаалд үсэн дэвжих замыг нь засч өгөв. Ингээд түүний төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан бичлэгийг эргэн санацгаая. Тэр чиглэлийнх үү гэж яах юм бэ? Хуваар нь ямар чиглэлээр хаана ажиглаж өгч байна. Одоо ингээд яг системтэй. Эндээс энэ яриа энэ дээр ингээд үлдэнэ гэж би ойлгож байна. Тэгэхээр мэдээж бол програм байгаа. Програм дээр санал хураалтын хуудас хэмнэлт ажиллана. Мэдээж хар машины сервер гадаад байдаг. Яг тэр чиглэлээр нь ажилласан. Сайн их хурлын сонгууль дээр тохиолдсон хэмжээний ажиллагаа хийсэн. Хуудсан дээр ажиллана гэж байгаа маань болохоор одоо нэгдүгээр машины дүн байна. Хоёрдугаар гаргалт нэг гарах болох асуудал хэрэг гарвал энэний тэнцлийн энэ ажлаас орно таарч байна. Тэгэхээр одоо хэрвээ ингэж хэдүүлээ болно гэдэг цаашаа ажиллагаа урамшуулъя хамтарч ажиллах юм бол одоо маш яралтай хугацаа болсон байна. Одоо нэгдүгээр тэр сонгуульд тэр суур баазан дээр өөрчлөж ажиллах боломж байгаа. Ойлгохтой намын дотор нэг барагцж байгаа. Тийм хүн байгаа гэж хараад байна. Тэгээд Монгол төрөл дээр бол яг төлөв шууд энэ ажиллаа. Батагийн зүгээс яаж орж байгаа? Харин татаж авах. Цаасаар баавч та зөвхөн програмын тухайд яриад шүү дээ. Би механик гоо яаж цаасыг энэ дээр хоёр л ажиллагаа явуу. За. Тэрэн дээр нэг баталгаа байна. За. Яг тэгэхээр одоо саяны таны яриад байгаа асуудал баггүй. За ингээд нэг тэрийг одоо яаж тэнцвэрлэх юм уу, яаж илүү авах вэ? Энэ дээр л ерөөсөө бидний хийх ажил шүү дээ. Тэр харин яаж? Тэгж бол бүр тацчих нарийн ширээнүүдийг нь оруулах ярих юм шиг.
жоохон нэг бодит саналууд явж байгаа шүү дээ. Хүмүүс яг хэлж байгаа санал. Тэрнээс өмнө бид нар одоо энэ сэмжлэлт дарах гэж юм уу гэж юм уу хийх юм байна. Тэр юм уу яг бид нар явуулсан бүх юм уу зүгээр хамгийн програмч өөрөө бүх юм зохицуулаад та хэдийн өгсөн нэрсээ чагсаалтаараа уулзлаад яг нэг одоо мэдээж ажиллагаа явуулаад эхлэх юм болов уулзлаад одоо аль хэсгийн хараан дээр ч юм уу тэгшний нэг санал явуулсан чинь тэр бүх юм хэлээ бид нар уулзлаад авчих шүү дээ. Тэгээд тэрэн дээр ерөөсөө бүх юм нэгтэн эргээд машинаар тоосон санал гараар тоосон санал гэж ойлгож харж байна. Ерөөсөө гарч ирэхдээ үүдэн гарын тооллого машины тооллого хоёр ч л яг адилхан. Одоо зүгээр яг бидний այսօр заавал хамтраад ингээд хийя гэх юм бол бидний зүгээс бол хийх бүх ажиллагаа болтол. Одоо зөвхөн Монгол зүгт ирэх юм уу, нийслэлд ирэх юм уу? Тэрэн дээр санагдсан байна. Унших энийг батлаад энийг уусаад уншаад гардаг зүйл таваа. Зөвхөн энэ гараад ирсэн бол хайдад өгч байгаа сервис биелэх байна. Машинаар тоолоход мэдээж таны санал илүү байна. Маргаан гараад одоо муугаар батгахдаг шүү дээ. Гараар тоолоход машины саналтаа гар тоолохын санал яг таарчна л гэсэн. Энэ бол баримт. Хэдийгээр өнөөдөр Монгол Ардын нам парламентэд олонх болцоход үндсэн хуулийн заалтыг уландаа гიშгсэн ч баримт түүнийг нэг л нартай өдөр хуулийн танхимд дуудах болно. Учир нь ялалтандаа бялуурсан Монгол Ардын намынхан энэ мэд ноцтой асуудлыг хэрэг биш хэмээн үзэж ганг мөрөнгийн эмэгтэйг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болгож улмаар түүнийг давхар дээлтэй болгож хууль бусаар ч хамаагүй төрд гарч болно гэдгийг харуулчихав. Ингээд бид түүний 99.1 дугаарын утас руу холбогдоход тэрээр дараах хариултыг өглөө. Их чинь наад асуудлаар ч огт мэдэхгүй. Би ямар ч байсан орон нутгийн сонгуулиар яг хуулийн хүрээнд ажиллана. Надад тийм хууль бус зүйл огтоосоо байхгүй чинь наад асуудлаар ч огт мэдэхгүй минь хуулийн байгууллагын асуудал баха. За давхар дээлийн асуудал гэж ойлгохгүй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бол нийслэлийн одоо тийм иргэдийн аж амьдралыг сайжруулах бүхэл төрлийн үйл ажиллагаанд гар бие оролцож, бодлогын хувьд оролцох, үйл ажиллагаанд оролцож нэмэр тус болж өөрийн мэддэг чаддаг зүйлээ зориулах ёстой байдаг. Ямар тач тэрээр өөрийгөө буруугүй шударгаар нэр дэвшиж гарч ирсэн гэж байгааг та бүхэн сонслоо. Тэгвэл энэ эмэгтэйн дээрх ноцтой бичлэг юу болж таарах вэ? Тэрээр олон болсон ялалтандаа ирдэж уг тайлбарыг өгвүү гэх асуулт гарч ирж байна. Үгээрч зогсохгүй тэрээр хууль бусаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин орж улмаар давхар дээл угалсныгаа засаг даргын томилгоогоор томилогдсон нэгэн хэмээн хариулсныг дурдъя. Өнөөдөр ганг мөрөн Ялсанбаатарын дүр эсгэж өөрийгөө буруугүй хэмээж байгаа ч хэрэг хуучирдаггүй гэдэгчлэн тэрээр нэг л өдөр өндөр өсгийтэй тослоод хуулийн өмнө дуудагдах болно гэдгийг хэлэх байна.